За сайн байна уу та бүхэн жимдэг үгүй. За Crypto Research-ийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ лоо юу байна да? За энэ лоо их сонирхолтой мэдээллүүд гарлаа. За хамгийн ихнийх нь болонгуудаа нэг тооцоол байна. За One гэдэг компаниас хийсэн. За эднийхээс болонгууд юу хийсэн бэ гэхээр за үнэхээр хүмүүсийн яриад байгаа шиг Америкийн улс биткойныг одоо ингээд юу гэдгийг гадаад төлөвлөнөөс гэдэг шиг биткойны нөөцтэй болох юм бол энэ нь ямар урт хугацаанд ямар нөлөөтэй байх вэ гэдэг зүйл дээр одоо өөрсдийнхөө тооцоол хийгээд за тэгээд ирээдүйд бол ерөөдөө бол одоо нэг засгийн газрын өрөөг бол 24 жилийн дараа 35% бууруулах юм байна. Ийм нөлөөг бол үзүүлэх юм байна гэж үтсэн байгаа. За тухайн тооцоолтой болонгууд CAGR буюу одоо Compound Annual Growth Rate гэдэг за одоо жилийн нийлмэл өгөөжийн одоо өсөлтийн хувь гэх юм уу да. Жилийн өсөлтийн хувийг 25%-аар биткойныг тооцсон байгаа. За Америкийн улсын засгийн газрын өрөөг болон 5% өснө гэж тооцоод ийм тооцоол хийж гарсан байгаа. Америкт ашигтай ийм тооцоо гарсан тийм. Тэгвэл ханшийн таамагласан болов? Энэ ханшийн таамаглалаар болонгууд за 24 жилийн дараа гэхэд нэг биткойн $42 сая хүрэх магадaltaй гэж тооцсон байгаа. За тэгмээ 25 оноос эхэлж тооцож байгаа. Тэгээ 25 онд эхлэх хүн болгоод $200,000 гэж тооцсон байна. За энэ ихэвчлэн бол шууд эхлээд нэг өндрөөс тавьчихсан тийм. Тэгвэл энэ сулгаас түүш тийм гэж юу байсан бэ гэж та бодож магадгүй. Тэгвэл таны зөв баг те энэ угсаа тооцоол гэсэн. Яг тийм баталгаатай бол факт гэсэн үг бол мэдээж биш тийм. Гэхдээ бас ингэж бодох тийм. За яхаа Трамп ерөнхий жишээ сонгуул одоо дэвшчихнэ гэдэг мэдээгээр нэлээд төсөлд үзсэн тийм. За мэдээж гарцсан. Гэхдээ одоо ерөөдөө гэдэг яг тангар магарга өргөөгүй шүү дээ. Тэгэхээр тэр сургаар одоо бараг 60-аас 100 бараг 40 50 $50,000 өссөн учраас бас аваад шууд Америкийн улс нөөцийн сандаа биткойныг байрлуулнаа. Одоо бүгд манайх майнерыг бид нар хийнэ. Одоо майн хийхтэй холбоотой юм бол Орос сая майн хийхийг бандцсан гэсэн тийм. Тэгэхээр магадгүй Америк зөвхөн бас илүү маш том майнер болоод эхлэл яагаад болохгүй гэж. Гон хоноочлаа. Тэгээд ерхэд дүр зүгээрээ болонгууд хэлэх гэсэн санаа нь угаасаа биткойныг ингээд юу гадаад төлөвийн нөөцтэйгээ адилхан биткойны нөөцтэй очих юм бол магадгүй ашигтай шүү гэдэг юм л хэлчихлээ энэ тооцоолыг хийсэн байх гэж би бодож байгаа. Тэгээд угаасаа л өөртөө ETF зарж байгаа газар шүү дээ тийм. За тэгээд Америкийн сенатор одоо Синта Лумис гэдэг хүн байгаа. За ингээд 2024 оны криптогийн баатар хэмбээг бол хамгийн түрүүнд Трампыг нийлэх баг. За тэгээ бас араас нь нийлэх хүмүүсийн нэгд бол зүй ёсоор хүн бол энэ Синта Лумис гэдэг сенатор байгаа. За энэ хүн юу хэлсэн бэ гэхээр биткойныг ингээд ийм валютын одоо гадаад төлөвлөлт нөөц нь биткойныг нэмэлтэ гэдэг хуулийн төслийг санаачилж ирэхэд гаргасан хүн байгаа. За энэ хуулийн төсөл бол ингээд хараахан одоо ингээд хуулигдах байгууллага нь бол хилцэгдэж хэмжигдаагүй байгаа. Гэхдээ энэ хүний гол санаа нь юу вэ гэхээр угаасаа Америкийн нэгдсэн улсад ингээд байгаа. Одоо хураагаа 578,100 биткойн байгаа. Тэрийг хадгалаад тэгээд дээрс нь засгийн газрын зарим нэг алтны нөөцөө ерөөд бол борлуулад давхар одоо нэг emergency fund гэдэг ч аахгүй одоо яалттай үйл хэрэглэх сан ч юм уу энэ мөнгнөөсөө гаргаад бид нар ингээд 1 сая биткойн ийм reserve буюу нөөцтэй болох боломжтой гэдэг санааг бол төвшүүлсэн байгаа юм байна. За тэгмүүд за энэ бол ингээд Америкт хийгдэж байгаа юм тийм. За Америкт хүмүүс угаасаа попчж болно, тоохгүй болно гэхэд Японы одоо парламент дээр бас энэ яриа гарч ирсэн байгаа. За тэгмүүд энэ юутай холбоотой гарч ирсэн бэ гэхээр тэгээ асуудлын дэвшүүлсэн нь бас аягүй сонирхолтой заяа. Сатоши Хамада гэдэг хүн ярьсан байгаа даа. За юу гэж хэлсэн бэ гэхээр энэ хамаатан нь шүү дээ тийм. Сатошигийн Хамада. Юу гэж хэлсэн бэ гэхээр за Япон улс бол одоо Америкийн нэгдсэн улс бол ингээд бус тусуудын адил ингээд биткойны одоо ийм гадаад төлөвлөлтнөөс нь биткойныг нэмэх тухай асуудлыг нь бол ярих хэрэгтэй гэдэг зүйлийг бол парламент дээр бол тооцоолсон байх гэж юм шиг тийм. Тэгмүүд Шигеру Ишиба гэдэг одоо Японы ерхий сайдны нэгжүүд энэ мэдээтэй холбоотой мэдлээ шүү дээ. За манай Шигеру Ишиба ах маань юу гэж хэлсэн бэ гэхээр за биднэрт бол одоохондоо болон бас энэ бус туслуудын одоо энэ биткойныг ингээд өөрийнхөө нөөц төлөд болох уу гэдэг дээр ямар байр суурьтай талаар бол ийм хангалттай мэдээлэл бол ерөөсөй байхгүй байна. Тэгээд энэ дээр бол ийм засгийн газар ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй гэдэг зүйлийг бол хэлсэн байна. Тэгээд ерөнхийд бол ингээд яригдж байгаа юм л зүгээр айгу том болчихлоо шүү дээ. Одоо бүгд тэнд яригдж шүү дээ тий. Одоо зүгээр парламентын дээр биткойн ингээд юм ярьдаг болчихлоо шүү дээ. Тэрс Америк Японгол ярьж эхэлж байна да тий. За манайх тэрсэндээ ярих واخ. Ямар ч саяны сонгуул блокчейн ингээд ярьдаг шүү дээ хүмүүс. Тий. Нэг зөвчн бол блокчейн ингээд ярьжсэн. За тэгээд юу Япон дээр угаасаа бас юу йений стейблкойн гарна гэдэг бол энэ XRP-ийн одоо Brad Garlinghouse House гэдэг Сион бол бас юм ярьжсэн. Ер нь бол одоо ийм консерватив гэдэг байгаа байхгүй одоо ийм консервативчд юу гэж болох юм бэ? Ер нь бол нэг ийм шинжилэлт тийм амар дуртай биш нийтийн засгийн стейблкойн бол ингээд аюул сайн ирэх магадaltaй. Ер нь бол цаг хугацааны асуудал. Ер нь бол йений стейблкойн бол гарна гэдэг зүйлийг бас 9 сард дурдж байсан юм байлээ сонирхолтой. Ер нь бол стейблкойн гаргаад ирэх юм бол яг нэг талаараа
decentralized байдлаа алдна гэдэг байгаа боловч нөгөө төр ашигтай зүйл нэг юм бол одоо олон улсын гүйлдэг юм үлгэн дээр явж асуудалгүй маш хурдан тэгээ баг шимтгэлээр явах боломж тааж байгаа шүү. Тэгээд нөгөө нэг юу Америкийн одоо нөгөө төв банкны ерөнхийлөгч Jerome Powell бол бас stablecoin юу гэж бодлоор бас байр суурийг бол өмнө илэрхийлжсэн. Энэ бол ингээд долларыг өргөтгөлөө ерөөсөн муу зүйл гэж харахгүй байгаа гэдгийг бол бас илэрхийлжсэн байна. Бас амар үүсгэх үйл юм байна тийм. Ерөөд бол эсрэгээр stablecoin доллартай аргалагдсан маягаар гараад илүү олон ашиглах юм бол энэ өөр ингээд долларыг хичрүүлнэ гэдэг ч юм уу. Түр stablecoin баядах юм шүү. Шал хэрэгтэй. Буудах юм шүү. Гэтэ нэг буудчихсан нэг байгаа шүү дээ. Тэгээ буудчихсан тохиолдолд байгаа, унжсан тохиолдолд Монгол дээр байгаа шүү дээ. Монгол дээр coin hub төрлөө. Нэг stablecoin Монгол нөгөө юуны үеэр FT гэдэг нөгөө цалингийн үеэр тэр үеэр одоо бид нар FT цалин гэж бүж хашгирсан да. Тэгт манайхаас тэгээ доллар ихтэй үнэ эцэж авсан да тий. Тэр үед нэг тийм юм болж ирсэн баг тий. За би ч буруу санаж магадгүй заамширс нэг тийм юм болох нь болж ирсэн. За тэгээд одоо энэ биткойны одоо ингээд нийт Binance дээр байгаа нөөцтэй холбоотойос мэдээлэл гарсан. Энэ аягүй сонирхолтой мэдээлэл. За энэ оны 1-р сард биткойны одоо Binance-ийн биткойны нөөц нь 570 мянган биткойны нөөцнөөс доош орж ирсэн түүхтэй байна. Одоо бас 570 мянгаас доош орсон байгаа юм байна. За тэгээд хэвээ ингээд түүхтэйгээ адилхан юм татагдана гэж үзэх юм бол яг энэний дараа 90% өсөлт бий болж ирсэн байна. Энэ оны. Тийм 70 хаал одоо 70 хаас мха. Тэгмүүд яг одоо дахиад адилхан зүйл болно гэдэг юм бол оны дараас 90% өсөлт өрхүүгүй юу гэдэг зүйлс. Тэгээд 200 яригдж байгаа юм байлээ. Тэгээ нөгөө ханшгаа авчих гэж. Тэгээд одоогийн нөгөө нэг биткойны жоохон доош байгаадаас хаалга юу гэж тайлбарласан бэ гэдэг. Тэгэхээр энэ бол угаасаа ингээд баяр болж байна. Holiday liquidity буюу одоо ингээд баяр ёслохоор хүмүүс угаасаа ингээд cash out хийж байгаа шүү дээ. Тийм мөнгөний хэрэгцээ гараад нива зарж байгаа. Тэгээд наадл чи найз хүмүүнтэй бол найз хүндээ бэлэг авч үзэж байгаа. Гэр одоо тоон бол хамаагүй маа зарсан. Яасан ч олон найз хүндээ. Нэг ч хүний гомдож байхгүй. Бүгдийг хайрладаг гэж. Тиймээс сайн байх гэж аягүй хичээдэг гэж байна шүү дээ. Тэгээд тийм зүйл болж байгаа гэдэг зүйлийг бол ярьсан байна. За тэгээд энэ budget гэдэг газрын одоо ахлах аналист Ryan Lee гэдэг хүн хэлж байгаагаар бол одоо ингээд сайхан амралт дуусаад ирэхлээр угаасаа ингээд их төчөж эхлэн тэр үед бол энэ унсны бол хангалттай нөхчнө гэж үзэж байгаа юм байлаа. За ихтэй манай бол баяр дуусгал өөр шүү дээ. Маш удахгүй шүү цагаан сарын залгаа авчихдээ. Гэхдээ бас нэг сонирхолтой зүйл наач яг өсөлтийг оны дараагаас харж нөгөө нэг урдны мэдээтэй тогтсож байгаа нөгөө Трамп мэдээж та ажил үргийн юм аваад тангараа үргээд альбасэр юук болчихно. За тэгээд тэрний дараа Трамп крипто дээр ямар холбоотой юм ярих бол те. За магадгүй нөөцтэй авнах юм бол маш их хэмжээний эрэлт бий болох бах. Мэдээж тэр яриа хаашаал нэгдэгдүү сайн өсөх бах. За энэ мэдээлэл аюу хамтаа хамгийн том болчиход байна л да. Яг он гараад хамгийн том мэдээг үл хэлж байна. За тэгээд өөр нэг болцоогоо. За бидний их очдөг Өмнө Солонгос басна. За эдний одоо Yonhap News гэдэг мэдээллийн сугаар гарсан мэдээгээр Трампыг ингээд яллаа гэдэг мэдээлэл гарсны дараагаар крипто хэрэгчдийн донд 610 мянгаар нэмэгдсэн гинэ. За тэгээд энэ одоо Yonhap News-ийн авсан мэдээлэл дотоодын энэ биржүүдээс авсан мэдээлэлээр бол 15.6 сая хүн ихэд бол ингээд нийтдээ 51.7 тэрбумтай тэнцэх гэсэн байгаа хэмжээний өвшөө 70.3 тэрбум доллартай тэнцэх хэмжээний криптог бол ингээд хоол хийж байна гэсэн зүйл гарсан байл. Тэгээд 15.6 сая хүн гэдэг чинь бол нийт солонгосын хүн амын баг 30% та тэнцэх юм байл. Тийм ээ. Тэгэхээр юу яаж 51.7 сая хүнтэй юм байна л да. Юу яаж үзмээр нөгөө нэг Schmidt-Trader-аас нөгөө нэг зах зээл нөгөө нэг одоо юу тренд байна гэдгийг шалгахын тулд Google Trends ашигладаг үстэй. Тэгээ энийг бас Google Trends дээр бас хэдүүлээ. Техник шилжингээр ярилцаад зүйл сонирхолтой юм. Тэгээд ерөөдөө бол тэр улсын одоо 30% 15.7 сая гэдэг чинь манай бас одоо 5 дахин их хүн одоо солонгосын иргэд бол ингэ криптог бол ирээдүй гэж үзээд байгаа юм уу эсвэл ашиглах боломжтой гэж байна тий. Яг ч болоод байгаа тий. Авцсан юм байна тий. Уурж болохгүй тий. За тэгмүүд өөр нэг бас нэг өвчин болтохгүй болсон байгаа. За Улсын холбооны бас Монгол хоёртай айгүй адилхан юм байгаа юм заяа. За тэг ягаад ч ингэж манай криптоны сувг ингэж уцрлаа яваад орсон. Яасан бэ гэхээр ингэж Оросд 10 одоо энэ бүс нутагт крипто майнинг хийхийг 6 жил ингэж хориглож байгаа юм. За тэгээд улирлын чанартай бас ингэж крипто майнинг хийхийг хориглоно гэдэг шийдвэр гарсан юм. Яаж байгаа юм бэ гэдэг юмгууд ингэж тэхгүй бол тог тасрах эсэлтэй байна нэг зүйл яригдсан байгаа даа. Манайх чинь томчууд майн хийгээд байгаа юм байна шүү дээ. Тэгээд тасраад байгаа юм байна шүү далаач та. Худлаа мэдээ тараас ингэ бадрах байдээс. Монгол хориглол яцахгүй тий крипто майнинг хийхгүй. Energy blackout-ыг одоо ингээд тог тасрахаа одоо тогийн юм одоо шортч үүсгээс сэргийлээд за ингээд улирлын чанартай орвол та нар бол үйл майн хийж болохгүй 100 хий гэдэг ч юм те. Тэгээд энэ одоо 10 бүснэст нутагт нь болонгууд ингэж ярьсан. За Дагестан, Чечен, Донецк, Луганск хоёр гэдээ бас бичсэн байгаа байхгүй. За тэгээд энэ бичлэг ингээд ийм 10
бүснэх тул ингээд крипто майн хийж болохгүй гэдэг юм хоригдл тавьсан байна. Яагаад гэвэл тогтсох гээд байна. Тэгээ манайд бол бас угаасаа яагаад ч болохгүй бид нар ч бол угаасаа тог тасуулж байгаа хүмүүс бол ингээд майн хийж байгаа хүмүүс бол бас их сахилгаан сасуулж байгаа гэсэн үг. Тийм шүү тийм. Магадгүй бидний энэ тогтсоод байгаа бас майн хийж байгаа хүмүүс бодож байна. Тийм шүү дээ. Яг зарим уус санаач нэг байгалийн өөрийнх нь эрчим хүчийг ашиглаад майн хийж болж штэ тийм. За тэгээд дараагийн бас нэг мэдээ явж байсан. Энэ дахиад ингээд манай нөхцөл байдалтай амар адилхан юм шиг болохоор би нэг мөнгө тараас гэж нөө. Баг. Энэ Space Coin гэдэг төсөл маань Space Coin XYZ гэдэг та бүхэн ороод бас бүртгүүлээд үзээрэй. За эднийх яаж байгаа гэдэг юм уу? Эднийх ингээд юу сансарт анхны хиймэл дугаалаа хөөргсөн байна. За тэгээ 12 сарын 21-нд SpaceX-ийн Falcon Heavy гэдэг онгоцонд хийж хөөргсөн юм шиг байна. Тэгээд 25 онд 7-оос 10 шиг юм одоо хиймэл дагалгаас дахиад хөөргөнө гэдээ ярьсан байгаа байна. Тэгээд эдний гол зорилго нь юу вэ гэвэл одоо ийм сансрын дата центрийг байгуулнаа гэсэн зүйл ярьсан байгаа. За тэгээд цаашлаад одоо deep-ийн төслүүд болно. Тэгээд энэ блокчейн одоо төслүүдийн одоо энэ сүлжээний ингээд артлыг ингээд баталгаатай даг төсөл болно гэдэг зүйлийг бас ярьсан байгаа байна. Тэгээд манайч ч юм бол бас нэг сансарт юм хөөрөх гээд байгаа. Тэгээд энэ яг ч ангасч гоё шүү дээ. Space Coin-ийнх нь одоо төсөв бол манай одоо энэ пуужин хөөрөх төсвөөс бол бас нэлээдгүй бага л бах гэж би бол хувьдаа бодож байна. За ямар ч нэг ийм дэлхийд дээр бас манай яг Монгол болж байгаа юм бас дэлхийд дээр болд юм биш үү гэдэг. За ийм байна. За тэгээд хэрвээ та инженер airdrop төсөл одоо хайж сонирхож байгаа бол Allo гэдэг төсөл Galaxy дээр хайж үзээрэй. Тэгээ Animo гэдэг бас төсөл бас байгаа юм байна. За энэ хоёр төсөл бол ерөнхийдөө бол Discord-д нь орох бас нэг social task буюу Twitter-ийн дагах Discord-д нь орох одоо тэгээд өөр юу гэдгийг бүх social сувдээр нь дагах мах бас нэг task биелүүлэл тэгээд тийм task биелүүлэл тэгээд алигаалгах юм байна тийм. Тэгээд энэ хоёр төслүүдийн хувьд бол за Allo гэдэг төсөл нь болонгууд 110 сая долларын хөрөнгө оруулалт авцсан. Animo нь болонгууд бас 53 сая орчим доллар байгаа. Тэгээд та шинээр крипто зохицолд орж ивэл за мөнгөөр крипто авахаас илүү иймэрхүү юмнуудыг төрүүлж олдож үзээрэй. Тэгжиж бас ойлголтууд нь илүү сайн суух хаа. За тэгээд уг нь бол Sahara AI гэдэг төсөл айгуу хүмүүсийн харан төртөд явж исэн. Гэхдээ эднийх болонгууд урьдчилж бүртгүүлсэн 10,000 үнэтэй тестнэтээ ашиглах зөвшөөрлийг өгсөн байгаа. За гэлээж гэсэн та Sahara AI гэдэг төсөл бүртгүүлчих юм бол за ингээд дараагийн үйлрэл буюу одоо ингээд олон нээлттэй болох үед нь бас ашиглаа тодорхой хэмжээний ээж байх боломж нэгдэж магадгүй юм шиг байлаа шүү. За энэ хүрээд биний хүрэх мэдээлэл бол өндөрлж байна. За тэгээд Binance-ийн launch pool дээр бол Bio гэдэг төсөл бас орсон байгаа. Төлөвсөн бус шинжлэх ухааны төсөл гэдэг тэр нэг сонирхолтой нэрлэлээ. Тэгээд та мэдээллийн бас давхар бид нар оролцсон байгаа. Нэг launch pool-ийн товчхон бичлэг ба тэрийг үзээд давхар шинээр аккаунт үүсгэмээр бол Binance дээр одоо манай referral code-ийг ашиглахаар энэ таныг арчны шимтгийч бас 20% хөнгөлөх бас тус нэмэр болно. Тэгээс мөн за одоо яг энэ төсөл дээр байхгүй л гэхэд яг зарим төслүүд дээр шинэ хэрэглэгч бодоод бүртгүүлэх юм бол тодорхой хэмжээнээс нөө шинээр гаж launch pool шүүд airdrop маягаар хүлээж авах боломжууд бий болдог. За сая сүүлд ямар төсөл дээр Pengu гэдэг төсөл дээр өгсөд тэндээс мэдээж баталгаажуулалтаа шаардлага хангасан бол тодорхой хэмжээний хугацааны дараа Binance сандсан шалгаад за reward center руу тодорхой хэмжээний coin-ыг нь олгоод явж байгаа учраас яг шинээр бүртгэл үүсгэсэн хэрэглэгчдэр байвал за мэдээж reward center-тэйгээс холбоотой байгаараа тэрнээс бид тодорхой хэмжээнд 14 оны хугацаанд redeem хийж авахгүй болно гэж устдах байна. Аюул байгаа ч тэрийгээс хянаараа за тэгээ та бүхэн арилжаа хэрвэл Binance дээр арилжаа хийхийг зөвлөж байна. За мөн Forex Social MOT болон XM гэсэн брокерүүд дээр хамтарч ажиллаж байгаа доор ба линкүүдээс бүртгүүлж болно. За мөн өөрийн хөрөнгөөр биш. За фандын данс авмаар байвал за мот фанд дээр BTC 100 гэсэн код ашиглаад за 10 хөнгөлөх боломжтой. За мөн за цаанаас нь тодорхой хэмжээс бэлгүүд нэг хэрэг өгч байгаа байл. За ингээд техникчлэр. За тэгтээ. За тэгэхээр хэдүүлээ. За энэ 7 хоногт биткойн доминанс ярьцгаая. За тэгээд USDT доминанс бас ярий. За тэгээд бас түрүү 7 хоногт гарч ирсэн таамаг шинжилгээ ямар байна? За тэгээд хэдүүлээ ерөнхийдөө бол энэ 7 хоногийн туршдад айгүй идэвхтэй арилжаа хийсэн. За тэр арилжаадаа ч гэсэн ерөнхийдөө арилгах нээлттэй байдлаар бүх стори за пост бол арилгах хийгээд явсан байгаа. За тэгэхээр тэр арилжааны оролтуудыг яаж хийсэн, яагаад ямар шалтгаанаар хийсэн бэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй бас ярилцаад явъя. За яагаад ярьж байгаа вэ гэхээр энэ бас дараагийн бас биетэйгээд арилжаанд ороход та нарт бас нэмэртэй байж магадгүй болов уу гэж бодож байгаа учраас энэ талаар ярилцъя гэж бодож байна. За биткойн доминанс хэдүүлээ хамгийн сүүлд таамаг гаргасан. За 61 орчим хувь дээрээс одоо энэ бирж дээр та зэрэгцэн доош уналтын хөлөг орох магадaltaй байна гэсэн таамагийг бас сүүлд гаргаж байсан. За тэрний дагуу ерөөдөө унсан. За тэгэд доош сэтэрэлтийн хөлгөн орж ирсэн боловч буцаад дэше татаад гараад ирчихсэн ба.
За тэгэхээр одоо яах вэ гэдэг асуудал гарч иж байгаа юм л та. Ямарсан доошо нэг fake out буюу доошо садарсан. За тэгээ энд дахиад нэг иймэрхүү доошо сэтэр магадaltaй бэрвштэй зураад байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол биткойн доминанс-д энийг би дахиад доошо сэтэрнэ гэсэн хүлээлттэй бол байгаа. За тэгэхээр энэ бэрвштэй нь том цагаараа дахиад доошо сэтрэд паттерныхаа ерөнхийдөө ихэлсэн цэг буюу за 148 гэдэг орчим хувь руу ирэх юм бол за мэдээж альткоинууд руу илүү мөнгө орж магадгүй гэсэн хүлээлт бол байгаа. За тэгтээ нэг эрсдэл нь юу вэ гэхээр за биткойн доош унжаахад альткоин дэшег өсч чадах уу гэдэг маш том асуултын тэмдэг байгаа. За ерөнхийдөө зарим урд урдны буул руу харах юм бол за тодорхой хэмжээнд биткойн уналтын хөдөлгөөнтэй байхад за альткоиноор буцаад дэшег сүрсэн маягийн хөдөлгөөнтэй буюу за нэлээ альткоин хийсэн үргэлжилдэг байсан бол за энэ удаагийнх дээр бол яах вэ гэдэг маш том асуултын тэмдэг байгаа. За одоогийн байдлаар ингээ харах юм бол биткойн унсан. За араас нь альткоинууд бол бас давхар уналтын хөдөлгөөндөг бол одоо яг нэлээд үзүүлсэн байгаа. За тэгэхээр биткойн дээрээ за түрүү 7 хоногийн таамгийг за 15 м бол гарч. За түрүү 7 хоногч одоо 5 өдөр чинь за энд ханшиг явж ирсэн байна. Ханшиг навд байхад юу гэж таамагласан бэ гэхээр за доошоо ирээд за энд ийм спорт зонд байгаа. Тэгэхээр спорт зон дээр гой bullish pattern хийгээд орох юм бол за дээшээ long альжил орно гэсэн. За тэрний дагуу энд дэжгүй bullish pattern үүссэн. За тэгээ эндээс long арилжааг хийсэн. За эндээс long арилжааг хийхдээ USD dominance дээр шинжилгээ оруулж ирсэн. За энд нэг доошоос тэр магадaltaй паттерн үүсэж байна шүү. Тэгэхээр энэ доошоос сэтэрэлтийн хөдөлгөөн орж ирэх юм бол за биткойн болон койнууд өсөлтийн хөдөлгөөн орж ирэх болов уу гэсэн таамаг гаргасан. За энэ доошоос сэтрэд за биткойн дээр энэ long арилжааг бол дэжгүй барьж авсан. За энэ long арилжааг хаана хаасан бэ гэхээр за энэ bearish-ээр нь үүссэн. За дээрэд bearish-ээр нь үүсхийн зэрэгцээ дээр тааз байгаа. За 99,000 гэсэн төвшин дээр тааз байгаа. Энэ таазыг дэсдэрч чадахгүй байгаа учраас bearish-ийнхаа доор stop loss-ыг бол байршуулж өгсөн. Тэгэхээр эндээс орсон арилжааг энд хааж гинэ гэсэн. Тэгэхээр энэ хэд бол доошоо том хүчтэй уналтын хөдөлгөөн орж ирсэн ч гэсэн за тодорхой хэмжээний арилжаа маань бас ашигтай байхаар менежмент хийгдсэн байна гэсэн. За тэгээ зөрөөд hedge арилжаа буюу за long арилжаатай байж за зөрөөд short арилжаа хийх хэлж байгаа. За тэгэхээр эндээс бол нэг hedge арилжааг за бас ерөөхдөө энэ таамгийг Twitter дээр за ерөнхийдөө сошиал хуудасуудаар бол хуваалцаад явсан. За өчигдөр нэг reels оруулсан байгаа. За энийг одоо ингээ авчээ. Хитрхи замраагүй харагдах гад байна. За энэ бол break even-ыг авчээ. За би юу гэж таамагласан бэ гэхээр за энд all time high-аас уналтын нэг импульс хөдөлгөөн ороод ирсэн. Тэгэхээр одоо correction хөдөлгөөн буюу орж сасрын хөдөлгөөн орж иж байгаа. Тэгэхээр дараагийн импульс хөдөлгөөн ийшээ ороод иж магадгүй болов гэсэн таамыг бол гаргаад байгаа. За ингээ харах юм бол түүх хашаарах юм бол нэлээд ирэхэд төстэй маягийн хөдөлгөөн бол одоо үргэлжилж штэ. Тэгэхээр одоо эндээс нэг иймэрхүү паттерн үүсэж чинь за магадгүй энэ паттерн доошоос төрөх юм бол бас нэг том импульс хөдөлгөөн ороод ирж магадгүй. За тэгэхээр энэ импульс хөдөлгөөн доошоо явахдаа юу болох вэ гэхээр за юу болох вэ гэвэл хэрвээ доошоос төрчих юм бол за хэдүүлээ 94,000 гэсэн спорт зоныг доошоос сэтэрчин. За сэтэрлээ. За дараагийн оролтын боломжийг хаанаас сайх вэ гэхээр мэдээж одоо эндээс харах юм бол за ихэд спорт зон байла. Спорт авч хагаад доошоос сэтрэд буцаад pullback хөдөлгөөн орж ирэх юм бол энэ үргэлжилсэн уналтын хөдөлгөөн маань ийшээ орж ирэх магадлалыг бол ихэд бол нэлээдгүй за ихэд нэлээд магадaltaй гэж үздэг учраас за эндээс pullback хөдөлгөөн хүлээж арилжаанд орж болно. За тэр маань ингээ түүхэн датаг харах юм бол доошоос сэтэрлээ pullback хөдөлгөөн орж ирлээ тийм үү? За тэгээ эндээс нь хадгүй нэмсэн шорт арилжаа хийж болохоор харагдаад байгаа. За тэгэхээр бас энэ уналтыг яаж таамаглаад байгаа вэ гэхээр за мэдээж нэг одоо мэдээж шинэ гарах гэж байна. Тэгэхээр он солигдох мөч өгтөгдсөн хүмүүст ерөнхийдөө бол кэш хэрэгтэй. За тэгэхээр ерөнхийдөө одоо нэг баярын үед нэлээ кэш аут маягийн зүйлүүд хийдэг учраас за магадгүй бас нэг хүмүүс хөрөнгө оруулалтуудаас бага зэргийн одоо мөнгө хөрөнгө татаад бас тодорхой хэмжээнд кэш аут хийж магадгүй. Тэгэхээр бас уналтын хөдөлгөөн орж иж магадгүй гэсэн юм нөө мэдээний хэсэг дээрх юутайгаа бас фундаментал хэсэгтэйгээ за техник шинжилгээ манаас жоохон
уялдаа холбоотой иймэрхүү байдлын хөдөлгөөн үүсч магадгүй гэсэн таамаг бол хараад байгаа. За тэгэхээр энийг бол за жоохон ер нь бүүдгсгчээ да тэгэхгүй бол бас тэрхий олон юм харагдаад байгаа ч жоохон түүхтэй байна те. За ингээ харвал энд нэг иймэрхүү bearish маягийн паттерн үүсч байна. За нэг доороос нь copy дэ тавьчихъя. За магадгүй одоо эндээс input хөдөлгөөн орж ирсэн. Correction хөдөлгөөн орж ирж байна. Дахиад за нэг 96700 төвшин дээр ирэх юм бол за эндээс нэг risk entry хийж болж байна. За risk entry-ний давуу тал нь юу гэхээр stop loss бага тавигдчих өгдөг. За одоо эндээс нөө энд орсон арилж харагдаж байна шүү дээ. Эндээс доошоо short орлоо. За ерхэд бол иймэрхүү байдлаар stop loss-ыг тавьж өгөөд доошоогоо буюу за ингээд risk reward харьцаа маань айгүй дэжгүй болчдөг. За харин энэ bullish энэ bearish дээрний доор стрүүлэд орсон бол stop loss-ыг одоо bearish дээрний дээр тавья гэхээр risk reward харьцаа маань арай жоохон багасаад риск нэлээ өндөртэй болж эхэлдэг. Тэгэхээр энэ risk entry-ийн давуу тал нь илүү рискийг бага байлгаж өгдөгөөрөө давуу талтай байдаг байгаа. За эндээс нэг арилжааны оролт их боломжтой харагдаж байна. За эсвэл энийг доошоо стрүүлээд паттернийхаа дээр stop loss-ыг тавьж өгөөд за доошоогоо input хөдөлгөөн буюу энэ input хөдөлгөөнийг ийш орж магадгүй гэж таамаглаад за мэдээж нэг эрсэж байгаа рискээсээ хэмжээний одоо ашиг олох зорилгоор мэдээж арилж яхтай зөвхөн 50-50 арилжаа хийнэ гэж бол байхгүй. Тэгэхээр мэдээж одоо нэгийг харьцах 5-ын арилжаа ч юм уу тиймэрхүү байдлаар мөнгөний менежмент хийгээд риск рeward-а сайн тооцоолоод арилжаанд орж ивэл зүгээр шүү. За ихэд риск reward-ыг тооцоолсны давуу тал нь юу вэ гэхээр за нэг арилжаа алдна, хоёр арилжаа алдна, гурван арилжаа алдна, дөрвөн арилжаа алдсан ч гэсэн за нэг арилжаач амжилттай байх юм бол та данс чинь ерөөхдөө бол нэмэх баланстай байх бүрэн боломжтой байдаг аа шүү. Тэгэхээр энэ дүрмийг сайн баримтлаад арилжаанд ороорой гэж зөвлөмөр байна. За тэрнийхэд бол одоо бол биткойн дээр long арилжаа нэг хайхтар харагдахгүй байгаад байгаа. За нөгөөдөгөр доошо short арилжаа харъя гэхэд за энд нэг иймэрхүү доошоос хамгаалалтай паттерн үүсэт байгаа. За USD dominance дээр за тэгвэл би бол ерөнхийдөө биткойны short арилжааг бол нэг хайхтар high гэсэн бодол бол байхгүй байгаа. Тэгэхээр магадгүй энэ маань өөрөө доошоос трейд за USD dominance доошоос төрчих юм бол биткойн дээш өсдөг шүү дээ. Тэгэхээр за магадгүй энэ доошоос төрлөөч гисэн за нэг иймэрхүү эндээ нэг иймэрхүү bullish дээр нь зурх эхлэлийн цэгэнд болж байгаа болов уу гэж харагдаад байгаа. За тэгтээ бас мэдээж энийг нэлээд анхаарж агаад тодорхой хэмжээнд short арилжаа гайгүй цэгээс орсон учраас менежмент хийх хэрэгтэй. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол stop loss-ыг бол орсон цэг дээр тавьсан байгаа. За дараагийн break-even-ийг хаана зөөх боломжтой вэ? Одоо чинь зарим хүмүүс магадгүй дааж арилжаанд орсон байж магадгүй ашигтай байж магадгүй хаана арилжаагаа хаах уу, хаана stop loss management хийх үү гэж бодож байгаа бол за хэрвээ энэ bearish дээр нь доошоос төрчих юм бол энэ bearish дээрний дээр нь stop loss-ыг байршуулж өгч болно. За дараагийн төвшин хаашаа вэ гэхээр за магадгүй доошоос трейд явчих юм бол за эндээс дэжгүй pullback хөдөлгөөн bearish дээр нь үсээ дахиад доошоос төрөх юм бол дараагийн correction хөдөлгөөн буюу за bearish дээрнийхэн дээр stop loss-ыг тавьж өгөө. За иймэрхүү байдлаар арилж байгаа ашигтай байдлаар менежмент хийгээд кэрлэд ирэхэд явчихна гэсэн үг. За тэгээ магадгүй одоо энэ short арилж байгаад бид жоохон swing арилжаа болчихвол гэсэн хүлээлт бол байгаа. За swing арилжаа хийж байгаа шалтгаан юу гэхээр энэ том bullish паттерны гоё дүүрээд ирэх болов гэсэн хүлээлттэй л байна л да. За ингээд нэг 2 удаагийн шалгалт явцсан. Дахиад доошоо явлаа. Энд 3 дахь шалгалт явууд эндээс дараагийн гоё long арилжааны нөхцөл бүрдэж магадгүй гэж харагдах. За ингээ харах юм бол энэ ч өөр онцлогдох мөч ерөөдөө болчих юм байна. За тэгээ ерөөдөө 1 сар гараад Трампын тангараг өргөх ёслол масал за нөгөөч нь цагаан ордондоо суун мөн гэдэг том мэдээ хүлээгдэж байгаа учраас 1 сарыг бол нэлээд bullish маягийн байх болов гэсэн өндөр хүлээлттэй бол байгаа учраас за магадгүй энэ доош уналтын хөдөлгөөн орж ирж байгаа нь өөрөө бидэрт ханшийг илүү хямдхан байхад нь худалдаж авах боломжийг бий болгож өгөх болов гэсэн таамагтай байгаа. За мэдээч биткойн унчих юм бол альткойнууд маань илүү бас хямдхан болж эхэлнэ. За альткойн угаасаа нэг өсөөгүй учраас биткойн унлаа. За дахиад доошоо хямдарч магадгүй гэсэн хүлээлт бол байгаа. Тэгээд мэдээж 1 сарын сүүл орчмоор нэлийн bullish байх юм бол за альткойнууд дээр сөөрх спот арилжаа хийгээд бас нөхөх ашиг олох боломж байгаа болов гэсэн ийм хүлээлттэй бол байгаа.
За ингээд ерөөхдөө бол энэ дугаар дээр за ойрын хугацаанд ямар хөө арилжааны төлөвлөгөө байж болох вэ? За тэгээ бас сарын сүүл ч юм уу те. За тэр орчмоор ямар хөө арилжааны план гаргаж болж байгаа гэдэг талаараас нэлээд хэдэн план гаргалаа. За тэгээ энэ планаа ерөөхдөө хараад явцгаая. За тэгээ мэдээж 25 онд нь бүгдэнд нь амжилт хүсье. За 24 онд алдсан алдаа дутагдал мутагдлаа бүгдэнд нь 25 онд засаад илүү сайн арилжаа идэг болоорой гэж бүгдэнд нь хүсье. За тэгээд шинэ оноо сайхан хөхтөрөө тэгээд шинэ оны сүүлийн дугаар байлаа. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. За тэгээд дараа жил уулзтлаа. Баярлалаа. Баяртай.